За энэ удаагийн бичлэгээр тракны жолооч нарт хэрэглэгдэх төхөөрөмжүүдийн талаар хэлнэ. Эхний ээлжинд өнөөдөр одоо GPS буюу явж байгаа замын чиглэлийг заадаг тийм төхөөрөмжийг тайлбарлая. За энэ бол Garmin гэдэг төхөөрөмж. За энэ тракн дээр тохиргоотой. За тракны урт бол 74 фит. 8.6 өргөнтэй, 13.6 өндөртэй байх ёстой. Хэмжээ бол 80,000. За нэг чиргүүл чирж болно гэд. За одоо энэ дээр select дарна. Одоо энэ ажиллах гормын эхний ээлжинд. За одоо хаашаа явах вэ? Тэгээд Please drive to highlighted route. За одоо энийг ингээд унтраач. За энэ route planner төлөвлөгөөгөө гаргаж болно. Энд одоо хадгалсан одоо тогтмол газар ачаа авд явдаг бол энд хадгалсан одоо pork meat warehouse гэж тийм одоо миний явж исэн явдаг газар байх жишээ тийм. За буцъя. За ингээд service history гэхээр энэ дээр батарей сольсон, тос сольсон, air condition, brake pad буюу тоормзны наклаад сольсон гэд ингээд үйлчлэгээнүүдийг ингээд бүгднийг ингээд майлтай ингээд бичдэг байгаа. За одоо ингээд trip history гэхээр ингээд явж исэн газруудыг он сар өдөртөө ингээд бас хадгалцдаг байгаа шүү. За ингээд хаягаа бичнэ энэ дээр. Яв хаягаа бичдэг. Тэгээд координат бүх зүйлүүдээ ингээд бичиж болно. За энэ дээр бол бас категори руу оронгууд. За ингээд түлшт бензин авах колонкууд, амралтын газар, ресторан, банк, ATM, rest area гэдэг ингээд бүх юмнуудаа ингээд ойрхон одоо байгаа газруудаа ингээд тохируулж болдог. За өөр чинь юу лээ? За энэ одоо байгаа байрлалыг ингээд харуулж байна. Энэ ингээд харж байна уу? За энэ бол тракчин хүнд хамгийн чухлаа. Яагаад чухал вэ гэхээр түрүүний үзүүлсэн гүүрний хэмжээ, тракны өндөр, янз бүрийн гүүрээр дээшээ доошоо гарч явхад гүүрний доогуур ямар өндөртөө гарах вэ гэдэг дээр бол ингээд юу яаж болдог тохиргоо хийцэн учраас намхан гүүрний доогуур бол тойроод гарах нь шүү дээ. Энэ GPS өөрөө автоматар юугаа болоод замаа өөрөө сонгож явдаг байна гэсэн үг. Тэгэхээр тракны жолоочдод маш чухал зүйл бол энэ тракны GPS байгаамаа.